За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. 2026 оны улсын төсөв бол их ороо босгоо нөхцөл батлагдлаа. За маш одоо олон нийтийн анхаарлын төвөөс гадна за их хурал дээр ч гэсэндээ бас ажлын хэсэг энтер бодлоонтой их тийм хүнд нөхцөл батлагдлаа гэж харж байгаа. Тэгээд анх засгийн газраас оруулж ирэхэд төсөв оруулж ирэхэд бол маш олон төрлийн хүлээлтүүд байсан. За тэгээд тэдгээр хүлээлтүүд дундаас ер нь бол явцын дунд бол за багш нарын цалин нэмэгдлээ. За эмч нарын цалин дээр бас шийдлүүд гарлаа. Нөгөө талаас ерөөсөө энэ хувийн хэвшил аж ахуй нэгжүүдийн зүгээс байсан татврын ачааллыг бууруулах тухай асуудал огт хүлээлтэнд нийцсэнгүй. За энэ асуудал дээр бол ямар ч тийм шин зүйл гарсангүй. За засгийн газрын зүгээс бол төсөв өргөн барихтаа энэ нэмэгдсэн үртгийн албан татврын буцаа олголтыг нэмэгдүүлнэ, хувь хүмүүсийн хувьд авж байгаа буцаа олголтыг нэмэгдүүлнэ гэсэн боловч явж тэгээд одоо энэ дагах хууль дээр орж ирж байгаа дээр нөгөө мө буцаа олголтоо хүртэл 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулад тэгээд нөөтийн буцаа олголтчгүй боллоо. Тэгэхээр энэ төсвөөс бол хүмүүс бол энэ татврын дарамт ачааллыг бууруулах тийм хүлээлтээ ерөөсөө огт авсангүй. Тэгэхээр ойрын хугацаанд хэрв засгийн газраас одоо төсвийн доттгол хийгээд бусад зүйлүүдийг оруулж ирэх юм бол энэ татврын ачаал дарамтыг бууруулах чиглэлээр ажилласаа гэж хүсэж байна. Гол хүлээлт чинь бол энд байгаа шүү. Энэ төр данхаагаад байгаа, төсөв данхаагаад байгаа гол асуудал чинь энэ татврын ачаал дээр бас байгаад байна. Тэгэхээр энэ дээр энэ засгийн газар одоо шийдэмгийн